Монголын хөлчтэй холбооноос жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг спортын наадам энэ өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна. Хөлчтэй спортын наадам 2026 шилжин явах цомын тэмцээнд Багт тамирчид нийтдээ спортын 7 төрөлд өрсөлдөж байна. Монголын хөлчтэй холбоо 2017 оноос эхлэн спортын наадмаа жил бүр уламжлалт болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн наадмыг өмнөх наадмын шилжин явах цомын эзэд болох Монголын прокурорын хороо 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монголын натураачдын танхимын хамт олонтой хамтран зохион байгуулж байна. Хөлчтэй спортын наадамд сагсан бөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, бильярд, усан цэлэлт, боулинг гэсэн спортын үндсэн 7 төрлөөр 16 хорооны 560 гаруй тамирчид ур чадвараа сорон өсөлдөж байна. Спорт бол хүнийг нөхөрлүүлж, найзлж, эвсэл хөдөлгөөнийг бол дэмждэг. Энэ үднээс бас спортын их наадамд хүрээндээ бүхэл энэ 7 хоног жагаа бол бид нар бол 7 төрлөөр амжилттай өрсөлдөж одоо баг сүүлийн тэмцээн болох сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтод явж байна. Усан спортын төрлийг нэмсэн. За тэрхүү төрлөд бас манай тамирчид бас нэлээд сайн амжилттай болж байна. Бас нэмээд хэлэхэд бол спортын мастер одоо зэрэгтэй хөлж тамирчид бас их байт юм байна. Энэ жилийн хөлчтэй спортын наадмын хувьд орон нутгийн хороодын баг тамирчдыг өргөнөөр хамруулан оролцуулснараа онцлогтой болж байна. Орхон аймаг, Дархуул аймгийн салбаруудын хөлчид нэг баг болон нэгд оролцож байна. Манай бильярдаар алтан медаль, дартсын төвд мөнгөн медаль, усан сэлэл дээр хүрэл медаль, за тэгээ бусад оролцсон тэмцээнүүдэд 4-5 дугаар байруудыг эзэлсэн энэ амжилттай явж байна. 2026 оны хөлчтэй спортын наадам энэ 7 хоногийн даваа гарагт эхэлж одоогоор спортын 6 төрлийн тэмцээний медалийн эзэлт тодорхойд байна. За маргааш сүүлийн тэмцээн болох сагсан бөмбөгийн тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болсноор энэ жилийн тэмцээн өндөрлөх юм а.